За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр би та бүхэндээ for yet 2-ын утгыг тайлбарлаж өгье. Хүмүүс ерөнхийдөө for yet 2-ыг бол нэг л утгыг нь их хвчлэн анзаарсан байдаг. Гэхдээ өнөөдөр ямар утгатай болохыг би та бүхэнд тайлбарлаж өгье. За эхний үйлдвэрээ бүгдээрээ харах юм бол he hasn't finished his homework yet. За энэ үйлдвэр дээр харах юм бол yet гэдэг нь маань present perfect цагийн түлхүүр үгээр ашиглагдсан байна. А ямар утгатай болж байна гэхээр арай хараахан. Та бүхэн энийг бол сайн мэднэ. Энэ үйлдвэрийг орчуулах юм бол тэр ихтэй гэрийн даалгавраа арай л тусааг байна гэж хэрчүүлж байна. За тэгвэл дараагийн үйлдвэр дээр харъя. John is talented, yet he doesn't make use of his talent. Энэ үйлдвэр дээр харах юм бол yet гэдэг маань арай хараахан гэж орчуулах байна. Нэг өсөндөө араасаа өгүүлбэр дагуулж болсон байх шүү. Тэгэхээр арай өөр утгатай болно. Гэвч харин гэсэн утгатай болно гэсэн. Тэр өгүүлбэр гэж юу вэ гэхээр мэдээж араасаа subject-тай мөн үйл үртэй байх хэрэгтэй. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол John бол авьяастай. Гэвч тэр авьяас бол ашигладаг байл гэсэн өгүүлбэр. Буюу гэвч гэсэн утгатай болж байна. Ямар үед гэхээр yet-ийн араас өгүүлбэр орж байгаа тохиолдолд гэвч харин гэсэн утгыг илэрхийлдэг байна. Баттай адилхан эсрэгцэн утгыг илэрхийлнэ. За хоёр дахь өгүүлбэр дээр бүгдөө for-ийн тухай ярилцъя. За эхний өгүүлбэрийг харах юм бол he has worked here for 3 years. Дараагийн өгүүлбэр I want to take a nap now for I'm exhausted. Дараах нь I bought this present for my mother yesterday. За энэ гурван өгүүлбэр дээр гуруула for гэсэн утгыг бол илэрхийлсэн байна. За орчуулгыг харъя бүгдөө. Эхний өгүүлбэр дээр бол for гэдэг маань present perfect цагийн түлхүүрээр орсон байна. Орчуулга нь турш болсон байна. For-ийн араас цаг хугацаа заасан үг орохоор турш гэсэн утгатай болдог. За тэгвэл хоёр дахь өгүүлбэр дээр for гэдэг маань орж ирсэн байна. Араасаа харин өгүүлбэр дагуулж орсон байна. Тиймээс учир нь буюу because-тай адилхан утгыг илэрхийлж болдог. За дараагийн өгүүлбэр дээр for-ийн араас нэр үг ороод ирж болно. Нэр үг орохороо зориулж төлөө гэсэн утгатай болдог. За тэгэхээр эхний өгүүлбэрдээ одоо бүгд орчуулж үзье. He has worked here for 3 years. Тэр ихтэй энд 3 жилийн турш ажилласаар л байна. Турш гэсэн утгатай байна. Дараагийнх нь би одоо жоохон унтаж амармаар байна. Take a nap. Дог хийх, зүрх хүлээх. Богино хугацаанд унтаж амрах хэлдэг. За тэгэхээр би одоо жоохон унтаж амармаар байна. Учир нь би ядраад байна. Хамгийн сүүлийн өгүүлбэрээр орчуулах юм бол би энэ бэлгийг өчигдөр ээжтэй зориулж худалдаж авсан гэсэн өгүүлбэр болж байна. За тэгэхээр та хэд маань өнөөдөр for yet гэсэн хоёр үгийнхаа илүү дэлгэрэнгүй утгуудыг ерөнхийдөө анзаарч авсан байх гэж ойлгож байна. Баярлалаа та бүхэнд.